явж идсэн үү? Үзээгүй. Энэ удаад анхных нь. Ямар үр дүнтэй энэ хэр санагдаж байна гоё юм уу? Гоё юм. Бас гоё. Тэгээ 7 хоногт болохоор нэг үзлэг. Тэгээд бидний нөгөө нэг жингийн шалгаа тэгэхээр бас үр дүнтэй байдаг. Чи одоо яг хэдэн килограмм бэ? Би 80 үжээс нөө 4 кг асаад. Тэгээд тий. Тэгээ ерөнхийдөө одоо нөгөө нэг гадаагаар тоглохгүй болохоор эндээ нөгөө нэг тэмцээн нэгээ 7 хоногт нэгээс 2 удаа тэмцээн хийгээд гүйж мөхөр бас гоё идэг. Ямар дасгалууд гэж байна? Ерөнхийдөө сонголт тэгээд би халаах тасгал гээд. За хэдэн килограмм жинтэй юм бэ? Би 50 кг. Тэгээд одоо миний жингийг бол арай үзэг байгаа. Хэд хоног явж байгаа? Би 2-7 хоног явж байгаа. Ер нь ямар санагдаж байна? Маш гоё санагдчих. Чи одоо энэ ганцаараа явдаг уу, найзуудтайгаа явж байна уу? Би дүүтэйгээ явдаг. Тэгээд нөгөө нэг гэхдээ одоо ханаа туртайгаа болохоор явж чадахгүй. Энэ гадаа агаарын бохирдол маш их байна. Тэгээд гадаа тоглож чадахгүй байна. Тэр хөдөлгөөний харин одоо энэ фитнест хөдөлгөөний дутагдлаас хамгаалаад бас энэ чи хичээлж явах шин, тийм ээ? Тий. Наав чинь хэр дуртай байна? Дуртай байгаа. Одоо яаж мэдэж энэ чи ирж одоо фитнест явъя гэж санал гаргасан бэ? Хэн гаргасан юм? Манай нөгөө нэг мэдээ үтсэн байхгүй юу? Тэгээд энд нөгөө илүүдэлжинтэй хүүхдүүдийг тураан ихлээр нь тэгээд өрөөд ирсэн. Өөртөө гарч ийн хэр санагдаж ийн ер нь биеийн онцлог тохирсон тийм дасгал хөтөлбөрнүүдийг зааж гин үү? Зааж байгаа хамгийн хэрэгтэй дасгал нь болохоор гидсний таталт тэгээд стептэй дасгал. Бүжгийн. 100 ба бүжиг. Чи хэдэн килограмм жинтэй? Би 40 кг. Хэд болох зорилт тавьжаа? Турж л байлаа. Ер нь дасгал хөтөлбөр таалагдж гин үү? Одоо энэ фитнест явахад ямар байна? Дасгал хөдөлгөөн маш их таалагдж байгаа. Тэгээд 100 ба бүжиг нь надад их таалагдж байгаа. Чи хэдэн килограмм жинтэй? 67 байж байгаа. Би 65 болсон. Хэр удаа явж байна? Одоо бараг 27 хоног жаа. 27 хоног болж байгаа. Ямар мундаг үр дүнгээ хараад ямар байна? Их баяртай байсан. Аав ээж нь юу гэж байна? Аав ч сайн байна гэсэн. Ямар одоо ингээ үргэлжлүүлээ хичээлэх үү? Хичээл. Ер нь одоо энд хичээлэхэд ямар санагдж байна? Дасгал хөдөлгөөнөөс аль нь илүү таалагдж байна? Өдөртөө хэдэн цаг хичээлж болдгийг? Өдөртөө 1 цаг. Тэгээд ер нь бол бүх дасгал нь илүү их таалагддаг. Хүүхдүүдийн одоо үр дүнг чи харж байна уу? Ямар? Ханчаа. Их сайн байгаа. Ямар мундаг юм. Чи хэдэн килограмм болох юм? Ямар ч байсан 30 кг. Турна? Ямар мундаг юм. Хэдэн настай л чи? 10-тай. 10 настай хэдэн килограмм жинтэй лээ? 67. Одоо 65 байгаа. Сая дасгалаа хийсэн юм уу? Маш их хөлөрсөн бэ? Үгүй. Дасгалаа хийгээгүй юм уу? Одоо их хичээлж эхлэх гэж байна. Аха. Ер нь яг ямар дараалтаагаар хичээлд юм бэ? Эхлээд нөгөө би халалтаа хийгээд дараа нь нөгөө уртын сонголтгүй читер бариад тэгээд дараа нь сүнэгаад байдаг. Та нар сая бие халалтыг гүйж ирсэн үү тий? Тийм. Ер нь дасгалуудаас аль нь илүү таалагдж байна? Надад нөгөө гүйх нөгөө тэр гидсний татлал хийх. Чи одоо хэдэн килограмм жинтэй вэ? 42. Хэд болох зорилт тавьж байгаа? 35. 7 кг хасах юм уу? Ямар мундаг юм бэ? Чи энэ одоо бас чамтай адилхан юм илүүдэлжинтэй хүүхдүүд маш их олон байгаа. Тэгэхээр энэ хүүхдүүдэд хандаад уриалахгүй одоо ингээд дасгал хөдөлгөөн хийгээд одоо бие хажинг бууруулах боломжтой гэд уриалаач. Нөгөө найзуудаа та бүгдээрээ биеийн жин хасч турах боломжтой шүү.